Тогтвортой хөгжлийн боловсрол хоёр төсөл. Полимер шаврыг ашиглан төрөл бүрийн гоёл чимэглэл хийх боломжтой. Гарын нарийн ажиллагаа шаардсан энэ урлагийг сүүлийн үед хүүхэд залуучууд ихээр сонирхолтой. Полимер шавраар гоёл чимэглэл хийхээс гадна шинжлэх ухаан танин мэдгүй хүний биеийн антом, шүд амны хөндийн бүтэц зэрэг эрүүл мэндийн хичээлийн хэрэглэгдэхүүнд хамгийн өргөн ашиглаж болох үйл материал юм а. Полимер урлал болохоор полимер гэж юм одоо баримлын шавраас арай өөр. За 3D баримлын шавраас бас өөр хатуу бүтээл хийхэд ингээд барихад их зөөлхөн уян налархай болж өгдөг байгаа. За энэ бол полимерын зөөлрүүлэгч элдэгч байгаа. За энэ элдэгч нь болохоор ингээд полимер хийгээд энийг эргүүлээд элдэнэ гэсэн. За тухайн нөгөө бүтээлтэй одоо тааруулж нингэн байх юм уу, зузаан байх юм уу тэрнтэн тааруулж элдэнэ. За жишээлбэл энэ бүтээгдэхүүнийг бүтээлийг хийхэд ер нь бол 3 цаг зарцуулагдана. За энэ 3 цаг зарцуулагтаа энд юугээр бэлдэж яаж хийх вэ гэхлээр за хамгийн ихний ээлжинд полимеро зөөллөн эхлээд энэ толгоогоо ингэж бэлдэн. За дараагаар нь их биеийн бэлдэн надаа нүдийн ихийн. За ингээд бүтээлээ хийхэд ерөнхийдөө энэ бүтээлийг хийхэд 3 цаг зарцуулагддаг. За энэ бүтээлийг хийсний дараа болвол шатаах зууханд хийдэг байгаа. За шатаах зуухандаа бол 100 градуст 20 минутанд шатаадаг байгаа. Манай багш нар бас ийм полимер урлагийг ашиглаад ийм нөгөө хэрэглэгдэхүүнүүдийг өөрсдөө хийсэн байгаа. Яг тэгвэл бэлэн хэрэглэгдэхүүнүүд нь болохоор үнэтэй тэгээ олдоц муутай байдаг учраас өөрсдөө боломж нөөц бололцоог ашиглаад жишээлбэл энэ эмэгтэйчүүдийн амьдрах ухааны чиглэлээр эмэгтэйчүүдийн талаар ингээд хичээл оруулахдаа энэ хэрэглэгдэхүүнийг ашиглах зорилгоор энэ жил шинээр хийсэн байгаа. За мөн амны үндийн эрүүл ахуй гэсэн сургалтыг явуулахын тулд бас полимер урлагийн шавар ашиглаж ийм үзүүлэн хэрэглэгдэхүүнүүдийг хийж сургалтаа зохион байгуулдаг байгаа. Баянзүрх дүүргийн насан туршийн боловсролын төвөнд жилдээ 10,000 гаруй иргэнд амьдрах ухаан болон харилцаа, сэтгэл зүй, мэрэгжлийн чиг баримжаа олгох 6 чиглэлийн 92 төрлийн сургалтыг явуулдаг. Гар урлалаас гадна оёдол, эсгүүр, эсхийн урлал, компьютер, англи хэлний сургалтад иргэд төтгөө хамрагддаг байна. Түүнээс гадна дүүргийн хүн амын боловсролын түвшинд дээшлэх зорилгоор сургуулийн өмнөх болон бүрэн дунд боловсролын хоцрогдсыг ажиллах чиглэлээр сургалтыг явуулдаг. Полимер шавраар урлал гэх энэ төрлийн хичээл сургалтыг ч энэ төвд нь заагддаг. Иргэд хүүхэд багчууд хүссэн үедээ энэ төвд ирж суралцах боломжтой.